За манай үндэсний хөгжлийн газрын засгийн газрын тохируулагч агентлаг за өмнө ерөнхий сайдын шууд хариунд байсан одоо засгийн газрын их газрын даргын харьяанд за хөгжлийн төлөвлөлт эдийн засгийн яам болох одоо бэлтгэл ажлаа хангаад явж байгаа ийм тохируулагч агентлаг байгаа. За хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль, за өссөн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль, за бусад хуулийн дагуу одоо бүс орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг одоо хариуцсан ажилдаг ийм одоо байгууллага байгаамаа. За хөдөг хөгжүүлж орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг одоо бууруулах, за Улаанбаатар хотын төвлөрлөлийг саарлах ийм зайлшгүй одоо шаардлага байгаа гэдгийг одоо та бүхэн маш сайн мэдж байгаа. За Улаанбаатар хотын авто замын төвөгжрөл, агаар хүнсний бохирдол зэрэг одоо асуудлууд энэ одоо бүгдийг харуулж байгаа. За мөн нөгөө талаас хөдөө орон нутаг эзгүүрч, малчтын тоо жил бүр одоо буурч, орон нутагт одоо ядуурл их хэмжээгээр одоо үүсэж байгаа зэрэг ийм асуудлууд бол энэ бүгдийг одоо илэрхийлж байна. За үүнийг зохицуулахад төрийн байгууллагын байгууллагуудын одоо уялдаатай бодлого, олон улсын байгууллагын дэмжлэг сурталчилгаа тусалцаа чухал хэдий ч одоо энэ бүгдээр иргэд та бүхэн за төрийн бус байгууллагын одоо иймэрхүү энэ мэтчлэн ийм санаачлаг хамтын ажиллагаа одоо маш чухлаа гэдгийг одоо хүнд хэлэх байна. За тиймээс энэхүү арга хэмжээг одоо бас зохион байгуулж байгаа Батцэг танд бас одоо ахин талархал илэрхийлж байна. За хөдөө амьдралын санаачлагын хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь зорилгодоо хүрж хөдөөд амьдрах юм бодит боломж байгааг одоо хүмүүст ойлгуулсан ийм одоо мөн одоо хөрөнгө оруулалтыг хөдөө рүү чиглүүлсэн орон нутг руу чиглэсэн их хөдөлгөөнийг одоо эхлүүлэх болтугай гэж өнөөдрийн одоо та бүхний энэхүү хилцүүлэгт өндөр амжилтыг хүсэх байна. За ингээ баярлалаа та бүхэнд. Хөдөөгийн шинжилэл хөгжлийн түншлэл төрийн бас байгууллагын эрхэм зорилго бол орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх замаар хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлнэ гэсэн байна. Тэгээд энэ санал хүслийн маань бас хүлээн авч өнөөдөр Улаанбаатар хотоос энэ хүртэл зорж ирсэн олон улсын байгууллагын төлөөлөгчдөө мөн төрийн төлөөллүүдэд бас маш их баярлалаа. За тэгээд орон нутгийнхаа тамгын газрынхандаа бас үнэхээр их баярлж байна. Энийг миний хувьд ганцаараа хийх боломж үнэхээр байхгүй. Тэгэхээр энэ үйл ажиллагааг маань дэмжиж оролцсон ивент тэтгэгч нартаа мөн хамтран ажилласан, мөн энэ үйл ажиллагааг маань хамтран зохион байгуулсан. Тэр дундаа Хутаг өндөр сумын засаг даргын тамгын газар, Хутаг өндөр сумын төрийн бус байгууллагууд, мөн иргэд албан хаагчдад маш их талархаж байна. Тэгээд үйл ажиллагааг маань дэмжиж бас Улаанбаатар хотоос зорж ирсэн оролцогчдоо хөдөө орон нутгаас бүтэн 4 өдрөө зарцуулаад ингээ бидэнтэй хамт байсан малчидаа бүгдэнд нь маш их одоо баярлж байна. Үнэхээр их талархаж байна. Тэгээд бидний хийсэн энэ ажил бол дүн гэж эхлэл. Энэ бол бидний зөвхөн үзэл санаа нэгтгэж байгаа үйл явц юм. Тэгэхээр эндээс цаашаа өнөөдрийн одоо энэ Хутаг өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн хөдөө аж ахуйн сургуулийн лицей сургууль болгох санаачлаг гарч байна. Хогны Хутаг өндөр суманд одоо хог хаягдлын менежменттэй холбоотой клуб байгуулагддаг гэсэн өсвөр үеийн залуучууд маань бас клуб байгуулж байна. Ингээ маш олон санаачлагууд гарч ирж байна. Тэгээ иргэд өөрсдөө санаачлаг гаргаад төртөөгөө хамтраад ингээд хувийн хвшлэгээ хамтраад бид нар альва хөгжлийнхөө нөөц болцоо факторыг хүлээхгүйгээр өөрсдийнхөө нөөц болцоог ашиглаж ажиллана гэдэг бол бидний хөдөө амьдрал төслийн маань нэн тэргүүний зорилго байсан. Тэгээд ямар ч байсан өнөөдөр зорилгоо биелүүлээд хот хөдөөгийнхэн маань бие бинийгээ ойлгоод харилцан итгэлцээд гар бариад хамтдаа тэрвэрлдээд ингээд зогсож байгаа харахад бол хамгийн сайхан байна. Бидний хүсэж мөрөөдөж байгаа хөдөө амьдрал гэдэг энэ санаачлага биелэх боломжтой юу? Өнөөдрийн энэ одоо бидний 4 өдөр хийсэн үйл ажиллагаанд нас та бүхний олж харсан сайн тал болон цаашид анхаарах ёстой сул талууд юу байсан бэ? Энэ талаар өөрсдийнхөө сэтгэлийг хуваалцаач гэж одоо микрофоныг бүх оролцогчдод өгч байна. Энэ өчигдрийн аялал аягүй чухал байлаа. Миний бодлоор. Тэгээд Украин кластерын талаарх, орон нутгийн талаарх мэдээллүүд нь аягүй нөгөө маш тодорхой мэдээллүүд байсан болохоор тэр нь үнэхээр үр өгөөжтэй байлаа. Би ч гэсэн энэ хэдийгээр байсан ч гэсэн мэдэхгүй юм аягүй их олон мэдэж авсан. Тэр нь надад ер нь маш ач холбогдолтой хэлэлцүүлэг өдрүүд болж өнгөрлөө ер нь. Манайх бол нэгдсэн үндэсний байгууллагын төрөлдсөн байгууллага. Бидний хийдэг ажил бол хүний эрхийг хамгаалах. Хүний эрх гэдэг бол сонголтын тухай юм. Хэрв хүмүүс хотоос хөдөө рүү нүх сонголт хийж байгаа бол энэ бидний ажил үргэлт хамаатай. Бас бид энэ сонголтыг хамгаалахаас гадна баттахад тусалдаг. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага гэхээр шилжилт хөдөлгөөнийг дэмждэг мэт сонсогдож байгаа бах.
Гэвч үнэндээ бид аль ч хэлбэрийн шилжилт хөдөлгөөнийг дэмждэггүй. Харин бидний хийдэг зүйл бол нэг талаас аливаа шилжилт хөдөлгөөн нь дэс дараалалтай, сайн төлөвлөсөн энгийн байх ёстой бол нөгөө талаас энэ сонголтод сайн дурын үндсэн дээр хангалттай мэдээлэл тулгуурлаж хийгдсэн байхыг зөвлөдөг. The choices that people are making and making sure that these choices are made freely and are made based on sufficient information. Та бүхэн мэдж байгаа Монгол Улсын хүн амын дийлэнх нь одоо Улаанбаатар хотод төвлөрөөд асуудал бол тэнд маш их хүнд байна. Тийм учраас яг энийг шийдэх хамгийн зөв арга бол энэ шилжилт хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, хот өдөөгийн хөгжлийн ялгааг одоо тэнцвэртэй хөгжүүлэх, бүс нутгуудаа тэнцвэртэй хөгжүүлэх. Энэ ажил бол өөрөө энэ одоо хамаг асуудлын бол шийдэл одоо нэлээ макро хүрээдээ бол тэгж ойлгож болно. Тэгэхээр нөгөө талаасаа иргэд ч гэсэн одоо сүүлийн үед хөдөө амьдрах маш их сонирхолтой болсон. Жишээлбэл та бүгд одоо сүүлийн 2 жилийн статистикийг аваад үзээрэй. Хот руу шилжин ирж байгаа хүмүүсээс хотоос явж байгаа хүмүүс анх удаа одоо илүү гарсан ийм статистиктэй байгаа. Тийм учраас төр засгийн зүгээс энэ хүмүүсийг улам одоо дэмжих, энэ хөдөө байгаа одоо очихтон зохион байгуулалтыг маш одоо оновчтой хийх, бодлогоор болон санхүүгээр дэмжих ийм одоо бодлогыг одоо яг боловсруулад шинчлэх гээд явж байна. Одоо эх оны бидний төлөлтөөр бол 3 сард одоо улсын их хурлд өргөн барихаар ажиллаж байгаа. Тэгээ өнөөдрийн арга хэмжээ бол маш ийм чухал арга хэмжээ болж байна. Юу гэхээр одоо яг шилжин ирэх сонирхолтой залуучууд маань өнөөдөр утга өндөр суманд ирээд одоо юу нь болохгүй байгаа юм бэ? Ямар асуудлыг шийдвэл бид нэр ирэх вэ гэдэг энэ одоо асуудлуудаа ярьж байгаа энэ төрлийн бодлого гаргахад бол илүү өнтэй хувь нэмэр оруулнаа гэж бодож байна. Ер нь бол одоо энэ хотоос шилжээд буцаад одоо явж байгаа хүмүүсийг маш зөв зохион байгуулалттайгаар оновчтой урт хугацаанд бас амьдрах энэ нөхцөл боломжийг хангаж одоо зохион байгуулалт хийх нь бол маш чухал байна. Энэ дээр одоо зөвхөн төрийн гэлтгүү хувийн хвшил, за энэ орон нутгийг удирдах байгаа удирдлагууд тийм ээ. Энэ одоо энд ажиллаж амьдарч байгаа иргэдийн хамтын ажиллагаа бол маш юм чухал болж байна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Шилжилт хөдөлгөөн гэдэг бол маш том цогц арга хэмжээ. Иргэдийн хувьд ч амьдралын боломж, нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн тооцож байж нүүх шилжин суурьших шийдвэрийг гаргаж байдаг. Манай байгууллагын хувьд шилжин ирж байгаа хүмүүсээс гадна тэднийг хүлээн авч байгаа тухайн газар бэлэн байна уу гэдэгт анхаарч байдаг. Жишээ нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээ, дэд бүтцгээд олон зүйлийг нэрлэж болно. Энэ агуулгаар харуул хөдөө амьдрийн төслийн энэ удаагийн үйл ажиллагааг шинжлэх ухаанд суурилсан аргачлал, хандлагаар хийлээ гэж харж байна. Бизнесийн орчин, боловсрол, хүрээлэн буй орчин зэргийг тодорхой хөндөж санал бодлоо солилцлоо. Бас хамгийн гол нь энд шилжин ирэхээр төлөвлөж байгаа иргэдийг нутгийнхантай уулзуулж, харилцан санал бодол, бодит нөхцөл байдлаа ярилцсан гэдэг бол маш чухал зүйл юм а. Энэ бол зөвхөн шилжин ирж байгаа, эсвэл явж байгаа хүмүүсийн тухай биш, нийгмийн бүхэл бүтэн цогц үйл ажиллагаа билээ. За маш их баярлалаа. Тэгээд эндээс бас нэг зүйлийг онцлмоор байна. Виктор Лутенкогийн хэлсэн зүйл дотор сая орон нутаг шилжилт хөдөлгөөнийг хүлээн авахд бэлдэх хэрэгтэй гэдэг үнцгийг олж харсан. Тэгээд шилжилт хөдөлгөөн бол тэртээ болох зүйл, болдог зүйл гэдгийг түрүүн бас Эрдэнэ 2 докторийн ярианаас бид нар сонссон байгаа. Тэгэхээр шилжилт хөдөлгөөнөөс яаж илүү орон нутагтаа ашигтай шилжилт хөдөлгөөнийг хийлгэх вэ? Өөрөөр хэлбэл шилжин ирэхстээс хамгийн сор чанартай түрүүн их тул огш манаас хэлжсэнтэй тэр чанартай шилжилт хөдөлгөөнийг яаж орон нутагтаа татах вэ? Тэднийг яаж дуудаж сонирхол анхаарлыг нь чиглүүлэх вэ гэдэг бол орон нутгийн хичээл зүтгэлээс маш их шалтгааллах зүйл. Тэгэхээр орон нутаг нөгөө бусад 330 хэдэн сумтайгаа энэ шилжилт хөдөлгөөний хамгийн шир одоо сорыг нь өөр дээрээ авахын тулд эн чинь тодорхой хэмжээний өрсөлдөөн бас бий болох юм байна гэж ойлгох хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Тэгээд Эрдэнэ энхүлэг ахаас бас ингэж асуумаар байна. Өөрийн хувьд бол хүүхдийн сэтгэл зүйч мэрэгчлээ харьцангуй өндөр боловсралтай. Дээрээс нь одоо өмнө Улаанбаатар хотод амьдарч байхдаа бас өндөр орлоготой амьдарч исэн ийм хүн байгаа. Тэгэхээр таны хувьд яг хутаг өндөр сумыг сонгох болсон шалтгаан нь юунда байсан бэ? Энэ нь илүү орлогод суурилсан байсан уу? Эсвэл одоо амьдрах орчны асуудал байсан уу? Бизнес эрхлэх боломжийн тухай байсан уу? Эсвэл бүр ингээд хөгжилтэй холбоотой байсан уу? Аль хүчин зүйл нь танд хамгийн их нөлөөлж хутаг өндрийг сонгоход хүргэсэн бэ? За хамгийн гол хүчин зүйл нь бол зүгээр нэг мөрөөдлөөр амьдрах, хүслээ биелүүлэх гэдэг том шалтгаан байна.
бизнес хийн гэдэг бол хөдөө орон нутагт бизнес их Улаанбаатарт бизнес орчин газар тэнгэр шиг ялгаатай штэ. Мөнгө авъя мөнгөтэй болъё гэвэл Улаанбаатарт байсан дэр. Миний бодлоор. Яг аз жаргалтай амьдрыг гэвэл тухайн төр хүн өөрөө шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол хотог өндөрт амьдрахаар яг гаргасан шийдвэр маань болохоор зүгээр яг өөрийнхөө сэтгэлийн дуудлагыг тий. Би юунд дуртай бай, би юу хүсэж байна, би цаашид юу хийх гэж байгаа гэдэг зорилго, хүсэл мөрөөдлөө сонсоод дагаад чиглээд гарсан шийдвэр маань намайг энэ авчирсан. Эрдэнэбаяр доктороос бас асуух юм байна. Өнөөдөр ингээд шилжилт хөдөлгөөн бид нэр зөвхөн өнөөдөр заалан дотор харахад л ингээд 40 гаруй хүн Улаанбаатар хотоос шилжилт хөдөлгөөн хийхээр ирээд сая 4 өдрийн турш зарим хүмүүс маань шилжих шийдвэрээ бүр мөсөн гаргаад явлаа. Тэгээд манай хөтөлбөрийн зорилго бол энэ хүмүүсийг нийгэм эдийн засгийн шилжилтээ хэрхэн сайн төлөвлөх вэ? Шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг нь яаж өгөх вэ гэдэг дээр илүү төлөв анхаарч ирсэн бол зарим хүмүүс маань энэ хугацаанд 4 өдрийн дотор хангалттай мэдээлэл авчлаа. Би өөрийнхөө бодлыг баттгахчлаа. Би хотог өндөр суманд амьдрахаар шийдлээ. Зарим харилцан холбоотой хүмүүстэйгээ уулзчлаа. Би бүр одоо хийх бизнесээ хүртэл сонгочлоо гэд буцаж байгаа хүмүүс маш олон байсан. Тэгээ манай хөтөлбөрийн зүгээс бас үргэлжлүүлээд энэ одоо бүх харилцан холбоо хамтын ажиллагааг үргэлжлүүлэн сурвалжилж бас та бүхэнд мэдээлж байх болно. Тэгээд энэ олон хүмүүсийн хичээл зүтгэлийг дэмжихийн тулд энэ олон шилжиж ирэх хүсэлтэй байгаа хүмүүсийн эрсдлийг бууруулах, эмзэг байдлыг багасгахын тулд бид нар одоо яг хаанаас нэхлэх ёстой юм бэ? Төртөө яаж хамтарч ажиллах хэрэгтэй вэ? Илүү арга зүй талаас. За өмнө нь бол одоо 1990 оноос өмнө бол та бүхэн мэдж байгаа. Маш зохион байгуулалттай одоо Атрияын за хөдөөдийн томилгоо энтриг бол маш зохион байгуулалттай хийдэг байсан л да. Энийг бол улсын төлөвлөгөөний комисс гэж байсан. За одоо энэ үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын хүрээлэн гэж байсан, нутагшил суурьшлын хүрээлэн гэж байсан. Энэ хүмүүс бол бүх бэлтгэлийг хангадаг, төр засгийн ч гэсэн маш их анхаардаг ийм тогтолцоо байсан. Одоо 90 оноос хойш бол тогтолцоо маань бас нэлээ их өөрчлөгдсөн. Ер нь бол хүн өөрөө амьдрах нь бол үндсэн хуулиар нээлттэй байгаа. Төрийн гол үүрэг бол хүн хаач очисон одоо төрийн үйлчлэгийг ижил төвшөнд авах стома гэдэг ийм концепц руу шилжиж явчихж байгаа. Бизнесийн хувьд бол бизнесийг бол хувийн хвшил өөрөө одоо зөв байршлаа болоод өөрөө бизнесээ сонгоод чөлөөт өрсөлдөөний зарчмаар явнаа гэдэг ийм зохицуулт руу ороод ингэ явчихж байгаа. Тэгээд ирэхээр төрийн ихэнх хөрөнгө оруулалт бол юу руу явж ийн гэхээр нийгмийн үйлчлэгээний жижиг нарамтын буюу сая яриад байгаа эмнэлэг цэцэрлэг сургуулийн чанар хүртээмж сайн байх ёстой. За эдийн засгийнхаа хувьд бол энэ орчин нь өөрөө бүрдсэн байх ёстой гэдэг энэ зохицуулт руу яваад одоо татварын адилхан орчин энэ бизнесийн өрсөлдөх орчин энэ нээлттэй болоод ингээ явж байгаа нь бол бас сүүлийн 30 жилийн хугацаанд нэлээд дутагдaltaй засах төрийн зохицуулт хийх зайлшгүй шаардлагатай зүйлүүд байна гэдгийг бол бас харуулсан. Тэгээ энэ үүднээсээ бол ялангуяа энэ шилжилт хөдөлгөөн хийх хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангахын тулд зайлшгүй төр оролцох ёстой маа. Гэхдээ орохдоо одоо хувь хүмүүсийн хийгээд байгаа бизнесийг булаах биш. Энд хийж байгаа бизнесийг одоо илүү төрийн хувийн хвшилтэйгээ хамтарч дэмждэг ийм одоо тогтолцоо руу орох хэрэгтэй. За түүнээс гадна би бас түрүүнийг санаандаа хэлсэн. Ер нь бол одоо энэ Монголиа гэдэг хөтөлбөрийг засгийн газар хэрэгжүүлж байна. Захин Монгол. Тэгэхээр энэ төрийн бүх үйлчлэгийг маш одоо шуурхаагаар хүргэх яг энэтэй адилхан энэ шилжилт хөдөлгөөнд нөлөөлж байгаа түрүүн одоо бидний яриад байгаа эмнэлэг цэцэрлэг, сургууль, бизнес, энэ байгаль орчны ч гэсэн маш олон шийдвэр гаргалтын ямиг энэ цахим хэлбэрээр зохион байгуулах нь одоо илүү оновчтой маа гэдэг саналыг тавьж байгаа. За өнөөдөр бол айхтар одоо ингээд үндэсний төвшин, салбарын төвшөнд нэгт уялдаал хүн болгонтой ажиллаад байгаа юм бол их бага байна л да. Ялангуяа одоо энэ нийгмийн халамж ч гэсэн ингээд явхад нэг айлд одоо 6 сард нэг удаа очиж ажилтдаг гэж байгаа. Гэтэл бол бус доорнд бол сард одоо 20 удаа очиж ажилтдаг. Энийгээ бол олон улсын жишгээр бол нэлээд өөрчлөөд цахим одоо энэ зохион байгуулалтын төлөвлөлтийн энэ big data, email оюун ухаан гэдэг юм ороо явчихлаа. Яг энэтэй адилхан өнөөдөр та бүгдийн яриад байгаа энэ зүйлүүдийг хариуцж байгаа төрийн байгууллага нь хийм бэ? Хувийн хвшилтээр ямар хүмүүс хамтрах гэж байгаа юм бэ? Энэ бүгдээ нэг платформ гаргаад ингээ энэ платформ дээр одоо би очих сонирхолтой байна. Энийг хариуцж байгаа хүн юу гэж бодож ийн гэгээд төр хувийн хвшил маань захимаар одоо нэг систем дээр ярьдаг болвол илүү төргийн шуурхай шийдвэр гаргана.
Эхний ээлжинд одоо энийг хүлээлгүйгээр зүгээр энэ Facebook дээр ч гэсэн та бүгд энэ бүх мэдээллийг оруулаад ингээд ажиллаж болно. Тэгэхгүйгээр яг өнөөдөр бол нэг суман дээр ирэхэд байдал бол жоохон төвөгтэй байгаа гэвэл байгаа. Ирээд одоо хаанаас газраа авах юм, нөгөө газраа хэд хоног хүлээж авах уу, ажилд одоо хаашаа орох уу, тэг эмнэлэг дээр яаж хандах уу, бүх юм чи одоо шинэ ирэх гэж байгаа хүнд бол мэдээллийн асар их юм ойлголт багтаа ийм зүйл байгаа шүү дээ. Энэ бүгдийгээ бид нэр цахимжуулчих юм бол ихний алхам болно. Тэгэхээр та бүгд ч гэсэн Facebook утсаараа энийг бас эхлүүлээд явуул их үр дүнтэй болох байх. За нэг үе бол тэгтээ илүү одоо нөгөө захим засаглал хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас бүх мэдээлэлээ нэг дороос авах боломжтой болсон л гэж харж байна. Баярлалаа. Эндээс бас эргээд бодлоо л доо хөдөө амьдрын хутаг өндрийн мэдээллийн өдрүүдийг зохион байгуулахын тулд Улаанбаатар хотод оролцогчдын бүртгэлийг явуулахад маш амархан байсан. Өөрөөр хэлбэл одоо Facebook дээр Google Sheet-ээр линк байршуулад оролцогчдыг ороод бүртгүүлээрээ мэдээлэл аваарай гэд бүх датагийн цуглуулахад бол хялбархан байсан. Харин өдөө орон нутагт болохоор бүртгэлээ явуулахад бид нар нэлээд хүндрэлтэй учирсан. Энэ болохоор харилцаа холбооны асуудал байсан. Ялангуяа одоо сүлжээгүй багуудад одоо сүлжээ интернет сүлжээ байхгүй малчид маань бас одоо цахим хэрэглэж сураагүй дадаагүй дээрэс нь одоо зарим тохиолдолд гар утас нь бас илүү сүлжээ сайтай байдаг утгаараа смарт биш гар утас хэрэглэгч гэдэг юм уу те иймэрхүү асуудлууд тулгарч ирсэнээс болоод зөвхөн одоо манай үйл ажиллагааг зохион байгуулахад одоо цахим хэрэглэн дээр бол нэлээдгүй хүндрэлтэй учирч ирсэн. Тэгэхээр энэ хэрэглээгийн тэгвэл яаж сайжруулах ёстой юм бэ? Энэ харилцаа холбоог сайжруулахын тулд сайжруулж иж шилжилт хөдөлгөөн маань бас өөрөө илүү утга учиртай шинжлэх ухаан суурьтай илүү өргөн цар хүрээг хамарсан туршлагаа солилцох боломжтой юм бол энэ цахим хэрэглээний асуудлыг яаж шийдвэл зөвхөлтэй вэ? Энэ дээр бодсон төлөвлөсөн зүйл байгаа юу? Ер нь бол Монгол улсын 330 сумын одоо бас нэлээ их газар сүлжээгүй одоо багууд бол бас их байгаа. Тэгээ яг энэ асуудлыг шийдэхин тулд нэлээ одоо FM гэж ярьдаг штэ богино радио. За энийг бол зарим аймагуудад бол нэвтрүүлж эхэлсэн байгаа. Тэгээд их бэлэг ахын маань бас маш олон хүн зорчилсан гэж сонссон. Тэгээ энэ жил тэгээд тэрнийхэн талаар богинохон мэдээлэл өгөөч. Яагаад тэр хүмүүс зорчилсан бэ? Бас тэр хүмүүс ямар мэдээлэл авахыг хамгийн хүсэж байсан бэ? Ер нь нарийн яг тоолсноор бол нэг 100 хүн ирсэн. Энэ зүүнний байдлаар. Тэр ирсэн хүмүүс бүгдээрээ нөгөө нэг Facebook-ээр яг Батцгийн тавьсан постыг уншаад тэгээд нөгөө ер нь очиж үзье ямар хүн яаж амьдраад байгаа юм бэ? Хотоос хүмүүс очиод хөдөө яг нөгөө яаж амьдраад байгаа юм бэ? Өөртөө болохоор яг нөгөө шилжиж амьдрах туйлын хүсэлтэй. Гэхдээ яаж амьдрахаа мэдэхгүй, айдастай. Очиод яаж мөнгө олох юм? Очиод яаж хүмүүстэй таарах юм? Гэт ерөөсөө бүх юм тодорхой бус хүмүүс жоохон ч гэсэн одоо нүүх одоо нөгөө нэг мөрөөдлөө биелүүлчих гэсэн хүсэлтэй хүмүүс дандаа зам зуур дайрж өнгөрч байсан. Зарим нь 1 хоноод явж исэн, зарим нь 2 хоноод явж исэн, зарим нь 1 цаг болоод явж исэн. Ер нь бол янз янзын хүмүүс орж ирж байсан. Тэгэд баг нийт ирсэн хүмүүсийн баг 90% нь би танихгүй хүмүүс. Тэр чинь аягүй хэцүү юм байлаа шүү дээ. Тухайлдуулах хэцүү, тоогоодох хэцүү, тоохгүй хэцүү, тэгээд байлгаадах хэцүү, байхгүй хэцүү, тэгээд хашаага тойрол явуулаад энэ шовоо, энэ туулаа, энэ морь гэл бүх юмаа баг дахин давтан танилцуулна. Бүх юмаа цээжилсэн баг нэг илтгэл тавих хэмжээний. Тэгээд ер нь бол яг Батцгийн тавьсан постноос болж яг тэр хүмүүс хөдөө амьдрах хүслээ гүйцэлдүүлэхийн тулд манад ирсэн байна. Ер нь бол хамгийн гол нь хот төлөвлөлтөө маш эмгцэгцтэй сайн хийх хэрэгтэй. Одоо сүүлийн үед бол нэлээ олон янзын хот төлөвлөлтийн ийм загварууд гардаг болсон. Нэг нь бол бизнесийн хот, нэг нь бол одоо цэвэр одоо амар амгалан сайхан унтлагын хот гэж нэрлэдэг. Тийм сайхан тайван байгаа тийм ээ. Эко газар амьдрахыг хүсдэг. Ямар ч одоо сүлжээгүй цэвэр органик бүтээгдэхүүн хэрэглээд амьдрахыг хүсдэг. За зарим нь бол одоо дагуул хот гээд яг унтах болохоор нөгөө тайван газар очдог. Тэгээ өдөр нь босоод ажил дээр очдог гэх юм уу. За нэг нь бол цэвэр одоо үйлдвэрийн аж үйлдвэрийн ч юм уу ийм. За тэгээ энийг татахын тулд бас их олон янзын төлөвлөлтүүд гарч. Японд бол жишээ нь одоо цэвэр компьютер одоо энэ IT-ийн код өчтөг залуус дийлээд амьдрдаг. Тэгсэн мөртлөө тэр нь бол тосгон нөөрэ их эко тийм хот байдаг. За Германд үед эдийг бас явж их цэвэр дан одоо өгөрцөй тариад
тэрүүгээр одоо соёлын төвийн ч гэсэн өгөрцийн нийлбэр те хоолн бүгд өгөрцөө тэгээ дан гоо сайхны бүтээгдэхүүн соёлын төвд нь ороод ирэхээр дандаа юм өгөрцөйтэй холбоотой юм жүжиг тоглолт явдаг музейд нь ч гэсэн одоо ийм тэгээ лаборатори нэм тэгээ гоо сайхан хүнс хоол гэл тэрүүгээр кластер болцсон нэг ийм тосхон байж идэг те. За юунд бол Солонгосын хувьд бол шин тосхонгийн хөдөлгөөн байдаг. Монголд бас салбараа нээж исэн. Тэгээд энэ манайх шиг энэ халамжийг бол ингэж хавтгаа явуулдаггүй. Тэр халамжийг тодорхой үр дүнд нь суурилж олгодог ийм тогтолцоотой. Японд ч гэсэн муу ялгаагүй нэг сосхон нэг бүтээгдэхүүн гэдэг. За Монгол улсын хувьд бол бас одоо эко органик бүтээгдэхүүнээр дэлхийд танигдах аюул олон зүйлүүд хийж байгаа. Ер нь бол ирээдүйд энэ залуучууд инновацийг хийх гэж байгаа, шинэ технологи нэвтрүүлэх гэж байгаа бүхэл хүмүүс магадгүй энэ хөдөө ирж амьдрах болов гэж би зүгээр төлөвлөгч хүний хувьд дотроо бодоод байгаа. Яагаад тэгэхээр энд одоо маш хүнтэй баялагууд бий болно. Энийг бид нэр ийм болгохын тулд яах вэ гэхээр одоо энэ уламжлалт аргаасаа бас салъя. Тэгвэл нүүдлийн мал аж ахуйгаа бол аваад явъя. Эндээс гарч байгаа түүхийдээ илүү өндөр түвшинд боловсруулдаг болёо. Тэгээд Улаанбаатар хотын алдааг дахин давтахгүй тулд Улаанбаатар хот шиг бодлогогүй төлөвлөлтгүй хөгжлийг бий болгохгүй тулд яалтчгүй тэр соёлын асуудал, соёлжуулах асуудал, хөршийн холбоо, хамтын хариуцлага гэдэг юм бол гарцаагүй чухал байдаг. Тэгэхээр энэ тал дээр одоо зөв гэдгийг бид нар мэдэрч байгаа боловч яаж хийх вэ, хэрхэн хийх вэ гэдэг дээр одоо бид бүхэнд хутаг өндрийнхэнд арга зүй, жишээ, судалгаа энийг одоо улс урдаа боловсруулах, бодлого боловсруулагчтэй одоо мэрэгжлийн туршлагатай хүмүүс хэрэгтэй. Нийт ялангуяа одоо манай Эрдэнэбаяр доктор маань байна, Виктор Луценко олон улсын дээд шийдэл хөтөлбөрийн байгууллагын төслийн менежер маань байна. Энэ хүмүүст бол дэлхийн болоод Монгол улсын олон сайнтай муутай алдсан онсон туршлагууд болоод арга барилуд байгаа. За бидний зүгээс нэг юм саналтай байна. Хутаг өндөр сумыг хөгжүүлэхийг хүсэж байгаа. Тэр дундаа хутаг өндөр сумыг орон нутаг чиглэсэн шилжилт хөтөлбөрийг дэмжих олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх ийм одоо жишг сум байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд бидний мэдгүй чадахгүй зүйл дээр туслаж дэмжиж өгөөч ээ. Өөрсдийнхөө ариун их туршлага мэдлэгээсээ хуваалцаач ээ гэж та бүхнийг урьж байна. Өнөөдөр хутаг өндөр сумыг зориод ирсэн эрхэм төлөөлөгчдөд маш их баярлалаа. Тэгээ биднийг саналыг хүлээж авч өөрсдийнхөө мэдлэг туршлагаас хуваалцсанд баярлалаа. Тэгээ цаашид бас энэ байгууллагуудын дэмжлэг хутаг өндрийн хөгжилд маш их байх болно гэж итгэж байгаа. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сургуулийн хүүхдийн боловсрол нийт шаардлагатай байгаа зүйлд одоо хэрэглээрээ дэмжсэн багийнхаа хамт олон олнууд бүгдэнд нь баярлалаа.